Өнөөдрийн кино тайлбартай маань Богд банк хамтран ажиллаж байна. Богд банк нь мөнгө хадгалах хүсэлтэд хүмүүст зориулсан өндөр хүүтэй 30 хоног урамшуулт аяныг зарлажээ. 9 сарын 15-наас 10 сарын 15 хүртэлх 30 хоногийн хугацаанд шинээр урт хугацаатай хадгаламж нээсэн бүх насны харилцагч нартай 18% хүү авах боломжийг олгож байгаа юм байна. Та шинээр харилцагч болохын тулд заавал салбар руу очих шаардлагагүй. Богд банкны аппликейшнаа татан онлайнаар бүртгүүлж ханаас ч хүссэн үедээ хадгаламжаа нээх боломжтойгоор давуу талтай юм. Хугацаа багуулсан тул та бүхэн яраарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энэ QR болон видеоны тайлбар хэсэгт оруулсан линкээс аваарай. Мөрөөдөл тань хоосон төсөөлөл бус бодит амьдрал болж гэр бүл ирээдүйдээ үлдэх хамгийн үн цэнтэй хөрөнгө оруулалт болно. Өндөр хүүтэй 30 хоног Богд банкны хадгаламжийн урамшуулалт аянаар та зөвхөн 1 сарын хугацаанд шинээр нээсэн хугацаатай хадгаламжийн 18% хамгийн өндөр өгөөжийг хүртэх боломжтой. Богд банк итгэл түгээн. Инхүү Орсын хаан нэгтээ Эрлэг Баатар Финист маань ой дунд явж байгаар кино эхэлдэг. Тэрэ тосны иргэдийн амбарыг сүйтгэсэн бодон гахайг хайж байгаа бөгөөд удалгүй манайх хоёр ойн гүнээс уг амьтныг олдогч төсөөснөөс нь хэд дахин том бодон гахай байлаа. Гэсэн ч Финист Баатар маань огт айлгүй амьтныг барихаар дайрч тэрээс сэлмээрээ зон дараа модоор хөшөөж янз бүрээ сэрэх гэж оролдсон ч бүтлгүйцэн тул Мэлийнхаа түн туслахаар зүхээр балбах үедээ хамарлуу оруулснаар аврах бодонг сэрэхэн тэр уурсан бодон Финистиг дээш шидэх үед Мэлийнхаа түнд олс өгөн тэднийг арт нисж байг дурангаар хардаг. Бодон өндөрт гарах юм өчөөд Финист өнөх хосороо далавчийн ороож чангаар татснаар бодон тосныг чиглэн зам таарсан болгоноос өрүүлж азар байшин мөрүүлгүй амжид зогсно. Ингээд массыг барьсан тэрээр ард түмэндээ хүндлэгдэн ялтын баяраа тэмдэглэхээр болдог. Финист гарын үсгээ өгөх үедээ тосны даргын охинтой харц шидэлцэх бөгөөд тэднийг баярлахын хооронд Баба Яга шивлэгтэй алимнаасаа хазаж залуу төрхөө авч үлдэн дараа нь тэрээр Финистиг олж уулзсан гол дунсан аврах чулуунаас болж усны голдрол хаагдан алимнууд нь хатаж эхэлсэн гээд түүнийг үнэхээр л хүчтэй юм бол чулууг холдууж өгөхийг гуйхад Финист шулмыг ичидээ ашиглах хэрэгтэй гэж шоолж инээн. Эрлэг Баатрууд ийм шалахгүй зүйлстэй орооцолддгүйгээд мангасуудыг ялж байсан түүхээ тэдэнд ярьдаг. Финист олон зуун жил хүмүүсийг айлгаж ирсэн нуурын мангас 6 гартай 2 толгойд аимшиг дараатан мөн хэдэн мянган дайсны цэргийг ердөө ганцхан цогцолтоор ялж байжээ. Тэр өөрийгөө ард түмнийхээ бахархал болсон аимшиггүй зоригт Баатар гэхэд Баба Яга тэгвэл чулуу зөөхөн Баатрын хийх ажил биш юм бол хүмүүст хоол тараах нь түүний хийх зүйл гэж юу хэмээн олны өмнө эвгүй байдалд оруулснаар Финист хэлэх үггүй олж ууртайгаар гэртээ ирдэг. Шулмын хэлсэн үгнээс олж Финист өөртөө бухимдсаар тэрээ тусалтайгаа ярилцсан нэр хүндээ сэргээхээр ас холын цайз торигдсон үзэсгэлэнт гүнжийг аврахаа шийддэг. Гэхдээ тэрээр гүнжийг аврахын тулд өмнө хэний ч ялж байгаагүй аимшиг дараатныг устгах хэрэгтэй байлаа. Ингээд маргааш өглөө Финист гүнжийг аврах замдаа гардаг. Тэр хоёр өдөржингөө явсаар оройн хитэн баатруудтай таарах ба Финистиг Эрлэг Баатар гэдгийг сонсон тэд түүнтэй хамтарч аратантай тулд харуулдагч. Финист тэдэнтэй хамтрахыг хүсэлгүй. Мэлийнход төлгөө шивж хэлнэ. Тэрэ ганцаараа гүнжийг аварч алдар гавьяг зөвхөн өөртөө авахыг хүссэн тул Мэлийнход хандан өглөөрт цайз руу орохоор болсноо хэлэн хоолнд нь унтуулах бодис солих үүрэг өгдөг. Энэхүү маргааш өглөө нь Финист цайз руу орон гүнжийг аврах гэтэл Злата гүнж түүнийг энд байх аюултай хэмээн зугдах хэрэгтэйг анхааруулснаар гинт могоо шиг амтан гарч ирэн жинхэнэ төрхөө түүнд харуулна. Аимшигтай аратан түнлүү дайрах бөгөөд Финист дараатантай тулдсаар сүлийн барьж аван эрүүгэн заах гэж оролдох үед могоо толгойд хорт бодисоо нүдрэн нулимдэг. Хорноос олж Финистийн хараа бүрэлдсэн юм сайн харж чадах байсан тул тэрэ зэвсгээ шүүрч аван өөрийгөө хамгаалдагч араатай алидыг зуугдсан байлаа. Түүний дарилтаас олж ханнууд суурж цамхаг тэр чигтээ нурж унах бөгөөд удалгүй энэ чимээг сонсон Мэлийнхаа юу болсныг мэдхээр цайз руу орон тэрэ баатруудтай хамт түүнийг нурангаас гаргадагч Финист хорноос олж хараа галджээ. Сандарсан Мэлийнхаа яралтай түүнийг гэртнээ авчих бөгөөд ингээд тухайн оройн тэрэ Баба Ягагаас тусламж гуйхаар Финистэд юу тохиолдсныг хэлэхэд эмгэн шулам өөртөө туслаагүйгээс болж Финистэд туслагаас татгалзан Мэлийнхаа түүнийг өмнөх шившлэгээр малгайг нь ам оруулсан гэж бодтол.
Энэхүү хараага алдсан цагаас хойш Финистэй амьдрал бүр мөсөн өөрчлөгддөг. Нэгэн цагт Баатар хэмээн хүнлэгдэж байсан тэрээр одоо хүмүүст ад үзэгдэн хүнд чирэггүй болсноор Финист өөртөө гомдон өдөр хоногийг арай хийн өнгөрүүлж байлаа. Шалбааг нь дунж хог туж идгээс илүү хамгийн хэцүү зүйл нь цорын гац итгэлд хамтрагч нь түүнийг хайж явах бөгөөд нэгэн өдөр Баба Яга Финистийг шалдаа буусныг мэдэн түүнд хоол өгөх энэ үед үл таних дээрэмчид тосонлууд довтлохон тэр. Тэд шулмыг барьцааж авч явхад Финист өөрийгөө хамгаалахаар дээрэмчидтэй тулддагч. Тэд хараагүй гэдгийг мэдээд гиндүүл цохон ухаан алдуулдаг. Ингээд хэд өдрийн дараа тэрэ дөнгөлөгдсөн байдалтай ухаорно. Баба Яга дээрэмчид тэднийг хулгайсныг хэлэн 3 хоног юу ч хийдэггүй гэхэд Мелеха тэдэнд банан авчирсан тэр олзны хүмүүсийг хянахад туслахаар толгойлогчийг ятгаж сулагдсанаа хэлэн хулгайлсан алтан дэлгүүгээ тэдэнд харуулна. Мелеха самсгүйгээр тоосыг нарьчихын үед гэнт аимшигтай бэрд гарч ирэн хүн болгон руу дайрч эхэлдэг. Харин мөчөд Финист дөнгөө эвдлэн хүмүүсийг хамгаалахаар дээрэмчний сэлмийг олж авдагч. Бэрд түүнийг хараагүй гэдгийг мэдэн араас нь зогч унах бөгөөд үүнийг харсан Мелеха айсандаа бэрдийг алга болохыг гуйхад хүсэл нь биелж бэрд дэлгүүр рүү сорогдож орно. Дараа нь тэрээр шулмыг хэлснээр тэдний гэрлүүнд буцаахыг хүсэх гэтэл дээрэмчин түүнийг сэлмээрээ айлган шид дэлгүүг буцааж авдаг. Ингээд хэд хоногийн дараа дээрэмчид зорьсон газар ирсэн байлаа. Тэд тэр гурийн толгоонд уу туглан хар зах дээр авижих ба одлгүй тэднийг өөр газар ирснээ мэдэх үед баян худалдаачин Баба Ягаг боолоор авахд хэд хөгшин байна гэхэд шулам гинт урлан түүнийг бүлдэгддэг. Тэр хариугаа авахар шулмыг ташуурдах гэтэл үл таних мастай хүн худалдаачныг болиулж Яга тэр гурыг 2 удацаасаар худалдаж явна. Тэд гэрлүүний явах замдаа хүмүүс мастай эрийг хаамид хүндэлж байгааг анзаарах үед хамч авч үт тэмээн өөрийгөө Жамал гэж танилцуулан нэгэн хорон санаад шиднээс олж сүнсэн тэмээтэй солигдсон гэдгийг тэдэнд тайлбарладаг. Царайлаг залуу юу ч ярихгүй байсан нь им учиртай бөгөөд ингээд хэдэн цаг алгасан тэр гурав мастай эрийн гоёмсог ор тааш руу норон өөрөө ирэхгүй алмархтай зэрэгцэн тухайн хүн маск аван өөрийгөө эрдэмтэн суд зохион бүтээгч гэдгээ хэлэн рофтон яст мэлгэнүүдээр тэдэнд үйлчлэнэ. Оройн тэр гурыг хувцас сольж өмсөх үед Анариф тэдэнд зориулж тансаг оройн зог бэлдсэн байлаа. Тэд анх удаага ийм хоол идж байгаа тул Мелеха хушны гаднахыг авалгүй шууд зажилж дараа нь хачиргалтай ногоог гайхаж харан Яга лууж эмснээс татгалзан түүнийг өвснөөс идэх хооронд Финист дэлдэвтэй гурилыг иддэг зүйл гэж мэдлгүй давуу гэж бодон ингэртэ зүүх гэж оролддог. Тэднийг харсан Анариф энтгийн зэрлгүүдийг соён гэгэрүүлэхээр олон зуун жил хөлмөрлж байгаа хэлэн тэднээс болоод авч чөлөөлдөг гэдгээ тайлбарлахад Яга түүнийг хэд хүрж байгааг нь асуун 936 настай гэдгийг олж мэднэ. Гайхсан тэр гурав түүний шидтэн л биш бол ийм урт наслах боломжгүйгээд итгэхгүй байсан тул Анариф тэднийг нууц лаборатори руугаа дагуулж орон залуужуулдаг шид бэлтгэлээ харуулж энэ зүйлийг түүнээс өөр хүн мэдэхгүй тул тэр хаалга цонхоод өгчөн уг бэлтгэлийг мөнх настай далайн залхахаас гаргаж авснаа тэдэнд тайлбарладаг. Анх удаага ийм хачиргалтай амьтаа харсан тэднийг гайхахын мөчөөд Анариф Финист туслах гэж байснаа санан өөрийн зохион бүтээсэн шилээ түүнд зөвлөгнө. Уг шилний ачаар Финист тодорхой хэмжээнд харж байсан тул Анарифт баярлснаа илэрхийлэн тэрэ хараа орсондоо итгэж чадахгүй байлаа. Анариф шинжлэх ухааныг ойлгосон хүмүүс ямар ч хийж хэрэглэхгүйгээр гайхамшиг бүтээх боломжтой хэлэн өнөг шид дэлгүүг харуулах бөгөөд Мелехыг нуугдах үед тэрээр огтайх хэрэггүй хэмээн бэрдийг гаргаж ирэн хачиргалтай төхөөрөмжөөр бүх хүчийн сорч дэлгүүрөнд буцаана. Гэтэл үүнийг харсан Яга өөрийн шулам гэдгийг мэдвэл хүчийн сорно гэж айж байсан тул энэ нууцаа Анарифт хэлэхгүй байхаар шийддэг. Ингээд тухайн оройн Яга Жамалын биеийг ширтсээр түүний уран яраа өгсөөс олж зүрх сэтгэл нь татагдсан байлаа. Тэмээний биед орсон Жамал хизээ нэгэн цагт Анариф биеийг буцааж хэвэн байдалд оруулна гэж найдан. Тэднийг амарч байхын үед Анариф Финист тэр гурыг одооноос эрх чөлөөтэй болсон гэд гэрлүүнд буцаах зай бэлдснээ хэлтэл. Гэнт шуудан Рофтон түүнд яаралтай захиа авчирчээ. Анариф захиаг нээж үзэхэд хүмүүс муур шиг биетэй аим шиг тараатан тоснолуун дайрсан гэд тусламж уссан байдаг. Түүний хэлснийг сонсон Финист цайзд байсан өнөг хараатан гэдгийг мэдэн тэрэ өшөөг авахар шийдэх бөгөөд удалгүй шөнө дунд Яга залуужуулдаг бэлтгэлийг хулгайлахаар нууцаар лаборатори руу нордогч Анарифт баригдхан тэр. Гэвч Анариф түүнийг уучлан хэрвээ араатныг барихад туславал уг бэлтгэлээс өгнө гэснээр Яга Финисттэй хамт явахаар олон.
Ингээд маргааш өглөө нь Анареф тэдэнд нисдэг төхөөрөмж Аратныг хорих авдраа танилцуулан Финистэд зориулж дэвшилтэд зэвсэг зохион бүтээжээ. Тэднийг нисгэхээс өмнө Финист түүнийг яг Аратныг амьдаар нь барихыг хүсэж байг асуухад Анареф эдгээр аимшигт мангасуудыг хэн бүтээснийг олж мэдхийн тулд амьдаар нь барихаар шийдснэ түүнд тайлбарладаг. Удалгүй тэд төхөөрөмжинд сун агаар дэрэлдэж нээсээр аюулгүй газарддагч Мелихагийн толгой иргэн бөөлжих ба. Ингээд хэдэн цаг алгасан тэр тав замдаа Аратны дайралтанд өртсөн хүмүүсийн зүйлстэй таарч Финист мөрийг өшгөж агуул руу орсныг олж мэднэ. Тэр Аратныг зүгтгад сэргийлж авдрыг томруулан тэдэнд төлгөөгөө тайлбарлан дотогшордог. Ингээд Финистийг агуул руу ороход Аратангийнт дайрхан тэр. Финист зэвсгээ харван Аратнаас зүгтхын үед яг авдрны бариулыг татдагч онгойхгүйсэн тул Мелихо бариулыг эргүүлэн авдрыг ажилуулж Аратныг дотор нь төгждөг. Аратныг барьж чадсан манайд Анарефт авчиж өгөхөөр элсэн цөлөөр алгасаар оройн тэд цөлд буудлан ядарсандаа эрт унтаж амардагч Финистийн нойр хулжин од ажиллаж байтал авдрын дотроос бүсгүй дуулах чимээ сонсогдож эхэлнэ. Тэрийг гайхсандаа авдрыг онгойлгон дотор нь үзэсгэлэнт гүнж байг харах бөгөөд Финист битгий ай хэмээн Злата гүнжийг суллах гэтэл яг авдрыг төгжин тэд гүнжийг шүн Аратан болж хувирдаг харагдсан нэгэнгээд түүнийг болиулах гэж оролддогч. Финист тэдний анхааруулыг тоолгүй гүнжийг гаргахаар авдрыг онгойлгох энэ мөчөөд яга түүнийг таягаараа түлхэн хамт төгждөг. Тэд Аратныг Анарефт авчиж өгөх ёстой тул түүнээс уучлал гуйх ба. Ингээд авдрын дотор Финист гүнжийн шархыг анзаарч туслах гэтэл Злата гүнж хол байхын харуулж харагдсан гэдгээ түүнд хэлнэ. Хэрвээ эрэгтэй хүн биед нь хүрвэл уг хараал идэвчин тэр аимшигт Аратан болж хувирдаг тул гүнж өөрийгөө бусдаас хамгаалахаар цайс нуугдахаар шийдсэнж Аратанд озлогдсон гих 100 яриа гарсны дараа олон баатрууд түүнийг аврахаар амиа алдсан байна. Энэ гонигтай түүхийн сонсон Финист хараалын тайлж чадах эрдэмтний гэрлүү явж байгаа хэлхийн үеэр Анареф дэрэмжтийн байрсан гэрэлт муурыг аюултай амьтан гэж үзэн төрөмжөөрөө шидэн үчийн сорж хэдэн зуун шилтэй агуулгатай хадгалах бөгөөд маргааш өдөр нь тэдний хот руу явх замд Финист гүнжид татагтан үнсэх гэж оролддогч. Злата гүнж Аратныг сэрэхийг хүсэлгүй. Ингээд тухайн оройн тэднийг Анарефийн гэрт ирэхэд танхимд хинч байхгүй байлаа. Тэд Аратныг авчирснаа харуулахаар лаборатори руу норох үедээ эрдэмтнийг шид зүйлийн хүчийн сорж Рофт Ясмилийн дээж байг нууцаар харан Анарефийг хорон санаатны гэдгийг олж мэддэг. Гэтэл тэднийг анзаарсан Анареф хими туршилт хийж байна гэж хэлэх үггүй болоход яга түүнийг шид дамждаг устгаж байг Финист хэлэн гүнжийг авч цугдах гэтэл харуулууд гарч ирэн тэдэг барихтаа зэрэгцэн Жамал яг суулгахыг хүсдэгч өнөг залуу түүнийг зүсснээр яг үнэндээ тэрээ хүн биш харин Анарефийн зохион бүтээсэн Рофт байж тааран залуу энэ хугацаанд Тэмэтээс үнсэн солигдсон мэд жүжиглэн тэднийг хуурсан байжээ. Мөн Финистийг гайшруулсан бас нэг зүйл нь итгэл туслах Мелихаан Анарефт дүүжлэн түүнээс уралсан байдаг. Удалгүй Анареф өнөг төхөөрөмжөөрөө гүнжийн үчийг сорж тоос болгон хувирах гэтэл Финист гүнжийг аврахаар гарт нь хурж Аратныг сэрээснээр аимшигт Аратан харуулуудыг цогч унгаан гинжээсээ мултарч ордноос зүгтдэг. Харуулууд тэднийг барихаар хөөх үед Финист эндээс хурдан зүгт хэмээн ганцаараа тулдаж хоцордогч. Зарим баба яг бүсэлснээр тэр тарвсны өрөнд шившлэг хэрэглэн агаар шидэж асар олон тарвсаар тэднийг цогч унах бөгөөд Финист тэр хоёр тэднийг ялсан гэж бодож байтал Анареф бууж өгөлгүй аврах том Рофт Ясмилийг хөлөвлөн Финистийг барихаар ирж байлаа. Тэрэ дэлбэрдэг Ясмилхийгээр галлан Яга гонж Тэмений сүнсийг сорох гэтэл Яга сүүлчийн үрээ шившлэн төхөөрөмжийг хацааснаар Анареф түүнийг шулам гэдгийг мэдэн шидийн хүчийг сорж эхэлдэг. Мелиха өгний болиулах гэж оролддогч Анареф түүнийг Ясмилхийнээс өшгөлж гарган бүхнийг устгахаар сүүлчийн дайралтанда бэлдэнэ. Харин мөчөд эрлэх Финист найзуудыг аврахаар Рофт руу авирч гардагч толгоонд нь цохиулан шилээ алдах бөгөөд харж чадахгүйсэн тэрээр найзуудаараа заалгуулж цогтолтоос нь булцаар Ясмилхийг дээш хөмрүүлэхээр бүх хүчээрээ даттагч Рофт хэтэрхий хүчтэй байлаа. Гэтэл азар өнөх хараатан гарч ирэн Анарефийн удирдлагыг алдуулснаар Рофт уруулан өнхөрж хамаг шингэнэ алдан тэдэнд ялагддаг. Анареф цугтах гэдэгч далавч нь ажиллахаа болон тэрэ шингэлэн унж живэх ба. Ингээд түүнийг алсан манайд Финистийг үгсэн гэж бодон гүнжийг харамсан уйлах энэ үед нулимсэнд нүдийн хараа оруулснаар Баатрээр удалгүй хоорж тэрэ хараалын тайлах шидтнийг заавал олж өгөх амлдагч. Гүнж жинхэнэ дүр төрх нь уг Аратан байсан гэд хүн болж харагдсан хэмээн хамт байх аюултай гэхэд Финист урал дээр нүүлсэн баяртайгээд
тавьж явуулна. Харин Вэйр Баба Яга залуужуулах шидэт бэлмэлийг олж уудагч. Яг үнэндээ зүгээр жимсний амттай ундаа байлаа. Ингээд ялт байгуулсан тэднийг тосондоо очиход бүгд Финистиг уухайлан дэмждэг. Гэвч энэ удаад тэр найзууд нь туслаагүй бол ялт байгуулах боломжгүй байсныг хэлэн тэднийг ч бас энэ гавьяг хүртэх ёстой гэснээр ард иргэд Финистиг жинхэнэ удирдаг чимээн дээд шидэн ялтын тэмдэглэн. Киноны төгсгөлд Баба Яга залуужуулах шингэнийг гаргаж авахаар шидийн номыг судлах үедээ гайхшруулам нэг зүйлийн талаар олж мэддэг. Тэр Финистиг олж уулзсан Злата гүнжийн үнэн түүхийг харуулan түүнийг аратан биш харин жинхнээсээ хараагдсан нэгэн гэдгийг тайлбарлахад уг түүхийг сонссон Финист гүнжийг аврах дараачийн аялалдаа гарахаар шийдснээр кино маань өндөрлж байна. Хэрвээ та бүхэнд энэхүү кино тайлбар маань таалагдсан бол лайк дарж, сугаад дэмжиж, subscribe товчон дээр дарахаа битгий мартаарай. Дараагийн сонирхолтой кино тайлбараараа уулзъя. Түр баяртай.